За сайн байцгаана уу. Тэгэхээр миний бичлэгийг үздэг та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд өмнөх бичлэгнүүдийн комент хэсэгт зөндөө олон хүмүүс чи худлаа яриад штэ. Хятад улсын эдийн засаг маш сайн. Намайг ер нь зохиож яриад байна гэсэн хүмүүс аягүйх байлаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээ би ер нь бол шууд хийж байгаа үзэж байгаа бичлэгэн дээр реакшн хийж явна. Гэхдээ өмнөх бичлэгүүд ч гэсэн ер нь бол би орчуулад явдаг байсан. Ерөөсө зохиосон юм нэгч байхгүй шүү. За тэгээд бичлэгээ эхлэе. 14亿人口2000块钱月收入以下的 За тэгэхээр ингээ ярьж байгаа байхгүй. 1 тэрбум 400 сая хүнээс одоо 2000 хүрэхгүй ёоны цалинтай хүмүүс нь одоо 936 сая байна гэсэн ингэж одоо бараг 1 тэрбум нь одоо 1 тэрбум 400 сая хүнтэй гэж ярьдэн шүү дээ. Тэнгүүт 1 тэрбум хавцаа хүн нь болохоор 2000 ёон хүрэхгүй цалинтай шүү. Хүрэхгүй 2000 ёоны цалинтай гэж хэлээгүй. Тэгээд 2000 ёон гэдэг нь болохоор сая төгрөг гэсэн үг тийм. За тэгээд ийм цалинтай байна. 36亿，你敢相信吗？就这近10亿人呀，拼尽全力，也只是为了勉强能够活得下去。所以他这些人的这个日子。 Тэгэхээр энэ одоо та бүхэн итгэж гинөө ингээд 1 тэрбум 400 сая хүнээс 1 тэрбум нь л одоо ингээд идэж уух юм олохын тулд зүгээр амьд явахын тулд ингээд одоо ажил хийгээд амьдарч байна. Үнэхээр хэцүү байна гэсэн утгаар одоо ингээд хэлж штэ тийм нэг хүн ингээд 中国的经济疲弱，就业的环境呢是持续来恶化当中。12月4号呢，家里供应不起上班的话题是冲上了中国的热搜，引起了年轻人的共鸣。而大量的受访者表达了不去上班就没收入，去上班呢还要倒贴费用。 За тэгэхээр энэ мэдэн дээр гарсан одоо хэлж байгаа юм нь болохоор ер нь бол одоо ажил хийхгүй байхаар хэцүү байна. Ажил хийхгүй болохоор одоо ингээд цалингүй, орлогогүй байна. Тэнгүүт одоо ажил хийх юм бол цалингүй, орлогогүй байгаад дээрээс нь дахиад мөнгө ингээд зарлагдаад байна гэдэг ингээд тиймэрхүү бичлэгнүүд хятад аяар айгүй их явж байна. 毕业生也是难逃困境的，成为了中国经济寒冬之下最无奈的现象。 Тэгэхээр одоо дөнгөж төгссөн одоо оюутнууд энэ төр ажилгүй айгүй хэцүү байна гэд ер нь бол ийм мэдээгээр бас айгүй их гарч байна. За 不少名校生也面临着毕业及失业的困境。98 одоо энд болохоор ингээд зөндөө олон оюутнууд төгсчөөд ажиллах байр нь байхгүй байгаа талаар одоо ер нь бол зөндөө ярьж байна. Одоо ингээд жил бүрэн төгсөж байгаа оюутнуудын тоо ингээд одоо тэр чин хэдэн 10 саяараа 1-2 сая биш шүү. Бүр хэдэн 10 саяараа төгсөөд тэгээд ажиллах газар байхгүй байгаа гэдэг ярьж байна. 毕业后找到一份高强度工作。 Одоо ер нь бол энэ 收入无法覆盖基本开销。 Эдгээр одоо ингээд нөгөө нэг том сургуулиудаас төгссөн залуучууд бүр ингээд дэлхийн хэмжээний хятадын хамгийн топ гэсэн сургуулиас төгссөн оюутнууд одоо гадуур ингээд одоо юу одоо хоол одоо ингээд нэг гудамжны стрит фуд гэдэг шүү дээ тиймэрхүү юм зараад амьдарч байгаа залуучууд бүр маш ихээр байна гэдэг одоо энэ мэдээллүүдээр ингээд ярьж байна. 摆摊卖早餐。 确实也蛮累的，确实也 За нэг иймэрхүү мэдээллүүд бас явж байна. 中国经济动荡已经导致社会不稳，今年农村抗争事件较去年全年。 Тэгээд одоо ингээд ер нь бол энэ нь болохоор тэгтээ хүмүүс мэдэхгүй байгаадгийн шалтгаан болохоор өмнө хэдэн жил бас эдийн засаг нь гайгүй байж хагаад энэ жилээс бүр маш уналттай энэ жилээс биш сая 2025 оны сүүлээр ер нь бол гинт уналтанд орсон. Тэгээд ер нь бол хөдөө нутгийнх нь хүмүүс одоо ингээд бослог гаргахч баг бэлэн байгаа ухааны юмнууд ингээд энэ мэдээллийн сайтуудаар ингээд ярьж байгаа байхгүй. 中共也罕见提出严。 За нэг иймэрхүү мэдээлэл бас байна. За тэнгүүтээ 人一开始就真的不能挣太多的钱了。我之前在深圳7、8千块钱一个月，我那个时候真的一点都不节省，我不存钱的，我有多少花多少，我基本就是出去玩，然后就花在吃喝上面。我回老家之后，我失业找不到工作了，然后我。 Анх болохоор ингээд дайжгүй орлоготой байсан 7-8 мянгаыг олдог байсан. Тэгээд гайгүй олоод байгаа юм чинь ингээд үрээл байгаад байдаг байсан. Олдонгууд л үрээд байдаг байсан чинь одоо яасан. Одоо болохоор тэр үед болохоор ерөөсө хадгална гэж нэх боддгоо гайгүй байдаг гэсэн. Тэгсэн чинь одоо болсон чинь бүр ингээд ажиллан ч болтохгүй. За мөнгө л өгчийвэл хаанч чад хамаагүй ажил хийчээ да хэцүү хүнд ажиллаж байсан хамаагүй хий гэж бодож байгаа юм гээд. 100 ён өдөртөө 100 ён өгье ч гэсэн хамаагүй ингээд би бүр одоо очихыг хүсэж юм ингээд. Тэгэхээр одоо бүр ингээд 100 ёныг арай гэж нэг 3-4 хоногт ингээд хувааж ингээд зарцуулж байна. 100 ён гэхээр одоо нэг 50 мянган төгрөг гэсэн. 3-4 хоног ингээд бүр хоол унд бүх юмнуудаа ингээд за 100 ён 50 мянган төгрөгт ингээд хувааж ийн арай гэж болгох гэж одоо хичээж ийн ажил олдохгүй байна гэсэн юм хүн байна те. Тэгсэн чинь одоо ингээд юу аасан юм байна? Одоо дэлгүүрүүдээр ажиллах гад очисон чинь надаас ингээд эрүүл мэндийн шаардлагын бичиг авчир, эрүүл гэсэн тийм шаардлагын бичиг авчир. Тэгээд
2000块钱我都舍不得，我最后我不得不办了，你知道吧？然后我好心疼，我今天都没有吃饭。 Одоо бүр хоолгүй, ундгүй, бүр айгүй хэцүү байгаагаа ер нь ярьж байна. Ингээд зөндөө олон газараар очсон. Тэгээд ажил олдохгүй, ингээд юу ч амар хэцүү байгаад байна. Ингээд бүгдийг нь тайлбарлаад хэлж байгаа байхгүй. 我们包工头被拖欠，拉横幅犯法，主大门犯法，爬楼梯爬人没有犯法，打人更犯法。而这些央国企那些高高在上的甲方一拖就是好几年，他们为什么不犯法？可就算是这样，包工头照样收不到工程款。说句实在话，那些不给钱。 За энэ бичлэгэн дээр болохоор бид нар ингээд юу ч хийсэн ингээд одоо хууль бас болчиход байна. Годомчинд нь ингээд бичиг бариад зогсох хүртэл болохгүй. Ингээд ямар ч утгатай бичиг байсан тийм болохгүй. Тэгээд одоо энэ нөгөө нэг барилга дээр ажиллаж байгаа одоо барилгын компаниуд ингээд цалингийн өгөхгүй байгаа гинэ. Тэгээд цалингийн өгөхгүй байгаад очоод ингээд авах гад гэрийнхэн гадаа очоод ингээд мөнгө өгөө цалин өг ингээд ажилласан зарлага ингээд юу орлогоо авъя, цалингаа авъя гэд хилэнгүүт ингээд энэ хууль босаа гэд ингээд одоо шүүх цагдаа ингээд тэр одоо энэ одоо барилгуудын эзэн рүү ойртуулахгүй байна гэж тэгж байгаа байхгүй. Яах ёстой юм бэ гэд. 中国经济下行，大量的人员找不到工作，难以为生。 За энд бас ингээд одоо мэдээллийн сайтн дээр хэлж байгаа байхгүй. 2026 онд одоо ингээд ер нь бол хүмүүс ажил олдохгүй, яахаа мэдэхгүй хэцүү байна. 很多人靠卖血。 Тэгээд энд болохоор бүр айгүй хүнд юм ярьж байна. Цус одоо ингээд ажил олдохгүй хэцүү байгаад бүр идэх хоолгүй, ундаггүй ингээд маш хэцүү байгаад ирэнгүүт хүмүүс одоо ингээд бүр цусаа зарж эхэлж байна гинэ. 有消息称，中共高层保健基地北京301医院就是一个非法的卖血。 За тэгэхээр 301 гээд эмзэгт болохоор одоо ер нь бол хууль бусаар ингээд хүмүүсийн цусыг авч байна. 其背后隐藏着种种黑幕。 1月下旬，大陆自媒体人李半江发表了一篇关于北京零工市场的调研文章。在文中，他提到，在零工市场游荡的有一批是找不到。 За тэгэхээр ингээд нэг сарын мэдээллийн сайтн дээр хэлэхэд болохоор одоо ингээд гадуур ажил хайгаад явж идэг ингээд өдрөөр нь ингээд ажил хийгээд цалингийн өдөрт нөгөөд явдаг тийм газрууд байдаг шүү дээ. Тэнд болохоор ингээд хүмүүс ажил олдохгүй маш хэцүү байгаад байгаа. Тэгээ тэр хүмүүс нь яахаа мэдэхгүй байгаад байгаа болохоор цусаа ингээд одоо зарж байгаа хүмүүс айгүйх байна гинэ. 这些人啊，大部分是到了年龄被工厂开除的，在这里找不到零工，只能靠卖个人信息，甚至是卖血来混口饭吃。 За тэгээд энэ хүмүүс нь болохоор ер нь бол одоо нас нь явцсан тэгээд ер нь бол ажлаас нь шууд халдсан ингээд одоо нас нь ингээд нэлээд явчингууд ингээд ажлуудаас нь ер нь халаад явцсан ингээд одоо халаад ажиллахгүй байгаа ажил олдохгүй байгаа тэгээд энэ хүмүүс нь болохоор ер нь бол цусаа зархаас өөр аргагүй байгаа дээ. 2023-2024年起，在北京西站就有不少靠卖血为生的流浪汉。 因为他们连最基本的日结工作都找不到了，没钱买饭吃。去卖血的话，至少那里зөндөө их гуйлагчин хүмүүс болохоор ингээд өөрийнхөө хоолыг олж идэх мөнгө байхгүй болохоор яалтчгүй ажил хийх боломж байхгүй ажилд авдаггүй болохоор тэгээд өөрийнхөө цусыг зарж байна гэнэ. 为了生存，甚至有人半个月就卖一次。 За бүр зарим хүмүүс нь хагас сард нэг удаа цусаа явж зарж байна гэнэ. 早期卖血的一次只有200块钱。 За тэгээд анх болвол бүр ингээд нэг удаа цус өгөхөд болохоор нэг 200 яа. За тэр нь болохоор нэг 100 мянган төгрөг гэсэн үг. Нэг удаа цус авахд 100 мянган төгрөг өгдөг байсан. За одоо болохоор ер нь бол 600-аас 800 юан болсон байна гэж тэгж байна. Одоо нэг удаа цус авахд. 杨东是北京一位介绍卖血的中介人员，也就是外界所称的血头。 他告诉大纪元，不同的血型价格是不同。 Бүлгээс нь хамаарат үннүүд нь өөр өөр байдаг гинэ. 现在 A 型和 O 型血是 За одоо болохоор AO гэд бүлгийн цустай хүмүүс нь 800 юанаар 800元 ，AB 型和 B 型 За AB болон B бүлгийн цустай хүмүүс нь 700 юанаар 700元。这主要是因为缺 A 型和 O 型血。 За яагаад тэгэхээр ер нь бол AO гэд энэ бүлгийн цустай цус нь болохоор айгүй бага байдаг. Тэгэхээр арай үнэтэй авч байгаа юм гинэ. 会使用这两种血型的病人多。他说：“我这里北 За ядагчаас ингээд нэг иймэрхүү цус зараад ингээд бас өөрийгөө болгож байгаа хүмүүс бас байгаа гэж байна. За 然后里面混得最差的一个了，就是过年了连2000块钱都拿不出来。 За энэ одоо ингээд үнэхээр хэцүү байна. Би одоо юу цагаан сар болох гоо те. Одоо хаврын баяр нь болох гээд тэнгүүд 2000 юан хүртэл надад байхгүй байна. 我今天去超市，就准备买一些年货，买一些就是过年做的礼品啊，那礼盒，就是看啥贵。 За тэгээд өнөөдөр очиод дэлгүүр очиод одоо хаврын баяртаа бэлтэх гээд идэж уух хоолныхаа ямиг бас бэлгнийхаа ямиг бэлтэх гээд очисон чинь бүх юмнууд нь бүр үнэхээр үнэтэй санагдсан гинэ. 就
За одоо өөрт нь болохоор нэг 800 юан байна. Тэгээд шинэ жилээ хаврын сар баяраар тэмдэглэж байна гэдэг. 给我开的还是什么情况？我现在我有点想不通。8天，然后也是2000，他给我开了。 Одоо энэ охинд болохоор ингээд шууд ажлаас нь халтсан байгаад байгаа юм байна л да. Тэгээд юу 2000 сарын 2000 юан гэсэн юм байна. Тэгээд 8 хоног ажилласан гээд 533 юаныг өгсөн юм байна. 533块钱。 За 533 юан гэхээр нэг 250 60 мянган төгрөг гэсэн үг. 8 хоногийнхэн цалин. За тэгээд ажилгүй болчлоо гэж одоо уйлаад ярьж байна. За одоо бүр ингээд энэ жилийн хаврын баяр үнэхээр ямар ч тийм хаврын баяр шиг санагдахгүй, баяр шиг бол санагдахгүй нэ. Одоо яг нэг тийм бүр тэмдэглэлчээ дуусаад ажилдаа орох гэж байгаа юм шиг л санагдаж байна гинэ. За одоо ингээд ер нь одоо хүмүүс энэ одоо юмнуудаа ер нь авахгүй байна. Энэ жил бараа сайн зарагдахгүй байна гэж ярьж байна. 如果我们想要像今天这个目之所及的繁华盛世，求一个安居乐业的愿望。 到底算不算过分呢？什么是安居乐业呀？字面意思是形容安定。 За одоо ингээд ер нь бол энэ хятад хүмүүс өөрсдөө ингээд амар тайван тэгээ ажилтай тэгээд идэж уух юм нь байхад хангалттай гэж өөрсдөө хүсэж байна те. Тэгэхэд ер нь бол эн чинь нэг тийм бүр үнэхээр хэцүү тийм амар хол мөрөөдөл бол биш шүү дээ. Гэхдээ ингээд одоо өглөө орой хүртэл ингээд өглөө гараад орой ирдэг тийм ажилтай байсан ч ер нь хамаа алга. Бүр нэг тийм баян тансаг амьдрах гэж одоо хүсээгүй байна. Зүгээр л одоо хоёрдох хоолтой амьдрах газартай байхыг хүсэж байна. Тэгэхэд үнэхээр одоо хэцүү байна гэж тэрийг тайлбарлаад ярьж штэ. За нэг иймэрхүү хүн байна. За одоо удахгүй нэг хэдэн хоногийн дараа ингээд хаврын баяр болох гэж байна. Тэгэхэд одоо бүр хүмүүс нэг тийм царайн дээр нь аз жаргалтай ч юм уу тийм сайхан инээмсэгэлтэй бол нэг ч хүн алгаа. Үнэхээр хэцүү байна гэд бүгдээр ярьж байна. 我感觉我是过了假年的，往年的这个时候，年前的前半个月，我是觉得店面已经是人挤人的那种。 За өмнө хэдэн жилүүдэд бол ингээд ер нь бол хаврын баяр дөхөөд ирэнгүүт ингээд бүр зөндөө их хүмүүс байдаг. Тэгэхэд ингээд одоо бол бүр ингээд хүнч орж ирэхгүй үнэхээр хэцүү. Ингээд баяр худлаа баяр болохгүйгүй юм шиг шал ингээд өөр нэг юм хинч байхгүй байна гэхэд. За энэ жил ингээд бүр ерөөсөө ийм захуудаар хүмүүс ч байхгүй зүгээр зарж байгаа хүмүүс нь л байна. Худалдаа авалт хийж байгаа хүн баг байхгүй байна гэж одоо эднэрийг ингээд ярьж ин л та. Тэгэхээр ер нь бол хятад эдийн засаг болохоор бас өнгөрсөн жил тэрний өмнөх жил бас арай гайгүйсэн баг. Гэхдээ ингээ 25 оны эцээр ер нь сүүлээр бас одоо бүх юмнууд нь муудаад эхэллээ. Тэгэхээр ер нь бол төрийн бодлого буруу байснаас болсон байх гэж ер нь бол хүмүүс ярьдгийн. Яг тэгэхээр хятадын GDP-г авч явдаг байсан юмнууд нь болохоор одоо зам гүүр барилга байгууламж. За тиймэрхүү юмнууд дээр одоо хятадын ихэнх GDP явдаг байсан бол одоо ингээд барилга зам барих шаардлагагүй болоод ирсэн чинь маш их хүмүүс ажилгүй болоод за тэгээд одоо би яг бас тэр тоон ингээ баталгаатай үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ ингээд гадаадын сайтууд дээр за энэ ер нь бол барилга зам гүүртэй холбоотой ийм ажил хийдэг, холбоотой ажил хийдэг шүү. За нэг 700 сая хүн байсан гэж ярьдаг юм байлээ. За тэгэхээр тэр нь бол баталгаагүй л дээ. Гэхдээ яг гэжээс одоо бол саяны ингээд 2025 оны сүүлээр ажилгүйд л ер нь бол 200 сая хүнд ингээд ажлаас нь халсан. Тэгээд ажилгүйд л үүссэн 200 сая хүн байна гэж тэгжсэн. Тэгэхээр ер нь бол гинтл одоо хятадын эдийн засаг маш муу болчлоо. Тэгээд гэхдээ ер нь бол энэ бол төрийн бодлогоос маш урт хугацаанд ингээд сайн авч явах хэрэгтэй байсан боловч ингээд буруу авч явсаар хагаад одоо ингээд гинт одоо маш хүнд байдал үүсгэж байна те. Тэгэхээр ер нь бол та бүхэн өөрсдөө ингээд бас намайг худлаа ярьж гин, худлаа мэдээлэл тараагаад байна гэж үзэх юм бол одоо ингээд ийм хятад бичлэгнүүдийг өөрсдөө хайгаад одоо ChatGPT-гээр ч гэсэн орчуулад ингээд иймэрхүү үгнүүд ингээд түлхүүр үгнүүдийг ашиглаж болно шүү дээ. Хятадын одоо ингээд ажилгүйтэл гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг ингээд хятад бичлэгнүүдээс хайгаад бас үзэж болно. Тэгээд хятад амьдардаг хүмүүст гэж хэлэхэд болохоор хятадын одоо ингээд дотор байгаа хятад байгаа бичлэгнүүд дээр болохоор маш их бичлэгнүүд устж байгаа. Энэ нь болохоор гадаад байгаа бичлэгнүүдээс би ихэнхийг нь олсон. Тэгээд хятад болохоор та бүхэн одоо нийгмийн ер нь бол мэдэн шүү дээ.
төрийн бодлого нь болохоор иймэрхүү муу мэдээллүүдийг болохоор ард иргэдэд тараахгүй ч гэдэг юм уу жоохон тархи угаалт айгу сайн явагддаг. Тэгээд бичлэгнүүд маш сайн устгаж байгаа. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү мэдээлэл байлаа. Баярлалаа.